Сайн бацгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано. Австралийн Мельбурн хотын нэгэн галт тэрэгний буудлын дээр хүмүүсийн сэтгэлийг түгшээсэн сэжигтэй дүр зураг ажиглагддаг. Урсдаг шатны дэргэд улаан хувцастай 3 орчим настай Аз охин ганцаараа хөл хөдөлгөөн ихтэй олонний дунд ийш тийш алхаж байдаг. Хажууд нь насран хамгаалагч огт байсангүй. Гэсэн ч охин уйлаагүй тайван харагдаж байв. Энэ охины ганцаараа байгаад нь санаа зовон буудлын ажилтнуудад мэдээлсэн. Ажилтнууд ихэндээ эцэг эхээсээ төөрсөн хүүхэд байх гэж бодоод хэд хэдэн асуулт асуусан ч охин англи хэл огт ойлгохгүй нь илт болдог. Нэрээ ч хариулж мэдгүй байсан. Тиймээс буудлынхан хүүхдийн төрөх хувцаслалтын онцлогийг нь хэлж төөрсөн хүүхэд гэсэн зарлалуудыг буудлаар дахин явуулдаг. Охины хувцсан дээр Little Pumpkin гэсэн бичиг байсан болохоор ажилтнууд төрдөө нэр болгон охиныг Pumpkin гэж дуудъя гэж шийддэг. Тэр мөчөөс эхлэн охиныг Pumpkin гэж нэрлсэн. Pumpkin охиныг хайж байгаа хүн байна уу гэдгийг онцлог шинжүүдийг нь нэрлэн олон удаа зарласан ч гэсэндээ эцэст нь нэг ч хасран хамгаалагч гарч ирээгүй. Энэ хооронд камерны бичлэг шалгаж байсан ажилтан болсон явдлыг нягтлж хардаг. Тэгтэл нэг эрэгтэй хүн охины гараас хөтлөөд нөгөө гараараа аяллаа цүнх чирж яваа харагдсан. Тэр хүн охинтой хэсэг юм ярьж зогсож байснаа охиныг яг тэр газарт нь зүгээр орхиод юу ч болоогүй юм шиг эргэж харалгүй цүнхээ чирээд алхаад яваад өгдөг. Ингэж охин ганцаараа үлдсэн нь камерын бичлэг дээрээс тодорхой харагдаж байсан. Үүнийг хараад эн чинь хүүхдээ хайсан хэрэг биш үү? Энэ бол гэмт хэрэг. Тэр хүнийг яаралтай олох ёстой гэсэн дүгнэлтэнд буудлынхан хурж цагдаад яаралтай мэдээлдэг. Энэ явдал болсон South-Zero Cross буудлал Австралийн хамгийн том, хамгийн ачаалттай буудлуудын нэг бөгөөд улсын төмөр замын сүлжээг бүгд нь холбодог. Мөн нисэх буудалтай ойр байдаг буудал байсан. Тухайн нөхцөл байдлын дарааллаас харахад тэр эрэгтэй хүн аль хэдийн буудлаас гарч явсан нь тодорхой гэж тооцоолсон. Буудлын ажилтнууд камерын бичлэгийг дахин нягтлж зэрэгцээд Pumpkin-ы зургийг орон нутгийн Аз иргэдийн хүрээлэлд түгээж хэн нэгэн таних магадгүй гэж найдсан. Тэгтэл хэдхэн цагийн дотор цагдаагийн газарт нэгэн мэдээлэл орж ирсэн. Нэг хүн аялал жуулчлалын агентлагаас уцтаад би энэ хүүхдийг ердөө 2 хоногийн өмнө харсан. Тэр үед аавтайгаа хамт явж байсан гэж хэлдэг. Тэр хүн хэлэхдээ охин тухайн агентлаг дээр аавтайгаа хамт ирсэн. Тэр маш их яарсан байдалтай Лос Анжелес руу явах хамгийн ойрын нислэгийн тийзийг авахыг хүссэн. Гэвч харамсалтай нь маргааш хүртэлх бүх суудал дүүрсэн байсан болохоор түүнд хилтэл тэр хүн маш их бухимдаж харагдсан. Тэгээд гинт бодлоо өөрчилж за тэгвэл Америк эсвэл Канадын аль ч хот байсан болно. Зүгээр л боломжтой ямар тийз вэ тэрийг надад өгөөч гэж хэлсэн. Эцэст нь тэр тухайн өдрийн орой Лос Анжелес руу явах нислэгийн ганцхан тийз олж авч чадсан. Энэ нь тэр анханасаа ганцаараа явахыг төлөвлөсөн байсныг харуулж исэн. Энэ мэдээллийн ачаар аав нь гэгдэх хүнийг хэн болохыг тогтоож чадсан. Тэр бол 48 настай хятад эрэгтэй Сю Най байсан. Нэмэлт мөрдөн шалгалтаар тэр хүн Австралийн уугуул иргэнч биш, харин Австралийн хөрш улс болох Шинэ Зеландад амьдарч байсан нь тодорхой болдог. Бүр тэр нутгийнхаа хүрээнд ихэд нэр хүндтэй тулааны урлагийн мастер гэж шүтэгддэг олон жилийн турш сайн нэр хүнд бүрдүүлсэн хүн болох нь тодорхой болсон мэдээллүүд гарч ирсэн. Найны намтрыг ухахад тэр Хятадаас Шинэ Зеланд руу нүүж ирээд тулааны урлагийн сургууль тэндээ байгуулан өөрийгөө Хятадын тулааны урлагийн их мастер гэж сурталчилж нөлөө, нэр алдраа улам өсгөж байсан. Хятадын цагаачлалын хүрээнд ийм төрлийн биеийн тамирын заал зөвхөн хүүхдүүдэд дасгал хийх газар биш харин соёл нийгмийн амьдралын төвшиг үүрэг гүйцэтгэдэг байсан. Хүмүүс тэнд уулзаж, хоорондоо танилцаж, харилцаж, нэг ёсны хамтын орон зайгаа тэнд үүсгдэг байсан. Найн орон нутгийн баяр наадам, соёлын арга хэмжээнд оролцож Хятадын тулааны урлагаа үзүүлэн хэвлэл мэдээлэлд хүртэл гарч байсан удаатай. Өөрөөр хэлбэл тэр хүн тухайн нийгэмлэгт амжилттай цагаач нэр хүндтэй хүн байсан гэсэн үг. Гэр бүлийнхэн түүхийг нь шалгахад тэр Хятадын Лю Анан нэртэй 23 настай эмэгтэйтэй гэр бүл болох нь тогтоогддог. Тухайн үед 40 нилээн гарсан эхнэр нь 23 настай тэр хоёрын хооронд 25 насны зүрүү байсан.
Хүмүүсийн харахад бол тэдний харилцаа тогтвортой мэт харагддаг байсан. Удалгүй тэр хоёр нэг охинтой болж охиных нь нэрийг Сүү Цэнсүн гэж нэрлэдэг. Энэ охин нь болохоор нөгөө буудалд ганцаараа үлдсэн байсан Пампкин охин байсан. Ингээд хамгийн ойлгомжгүй асуулт гарч ирсэн. Орон нутгтаа нэр хүндтэй, амжилттай, аз жаргалтай, гэр бүлтэй мэт харагддаг эрэгтэй яагаад гинэт хүүхдээ хайчгаад зүгтаах болвоо гэсэн. Тэрч байтугай гадаад улсад очиод тийм зүйл хийх нь бол маш сонин харагдчихсэн. Үүнийг ойлгохын тулд нэг зүйлийг зайлшгүй шалгах хэрэгтэй болсон. Эхнэр нь энэ бүхнийг мэдэж байсан уу? Эсвэл түүнд өөр зүйл тохиолдсон уу? Охиныг нь нөхөр нь төөрүүлж орхихоор явсныг мэдэж байсан уу гэдэг асуулт гарч ирсэн. Ингээд Мельбурний цагдаа нар Шинэ Зеландын Оклендын цагдаатай шуурхай холбогдож Лив Анны байдал хаана байгаа талаар мэдэж өгөхийг тусламж хүсдэг. Гэвч нэг сонин зүйл ажиглагдсан. Тэр нь Лив Анантай олон удаа холбогдох гэж оролцсон ч уцаа юусаа авахгүй цагдаагийн газраас түнтэй юусаа холбогдож чадахгүйсэн. Мөрдөн шалгах явцад өмнөх хэд хоногийн өмнө хөрш айлынх нь хятад хос оройн алхалт хийхээр гарч явахдаа Лив Анантай таарч төрхөн зур ярилцсан нь тогтоогддог. Харин шөнө орой буцаж ирэхдээ хөршийн байшингийн гэрэл унтраастай байгааг харсан Лив Анан гэртээ байхгүй байгаа юм шиг харагдаж байсан гэсэн мэдээлэл ирдэг. Цагдаа нар тэр тариуд нь гэрээг нь шалгахаар очиход гэр нь үнэхээр эзгүй байсан. Гаднаас нь эвдэж орсон шинж онцгой с ижигтэй зүйл гаднаас нь бол ерөөсө харагдаагүй. Нөхөр нь хүүхдээ хаяад оргон зайлсан, эхнэр нь бас сураггүй. Энэ хоёр баримт нийлээд эхнэрт нь ч бас аюул учирсан байж магадгүй гэсэн хүчтэй с ижгийг цагдаа нарт бий болгодог. Иймээс мөрдөн байцаалтанд туслахаар хайгуулын нохоо гарган ойр орчмыг нь самнан үнэрлүүлж шинжилж эхэлцгээдэг. Тэгтэл нохоо гинэт яг гэрийн урд байсан мөнгөлөг өнгийн Honda машины өмнө очиод алзуурсан юм шиг хуцаж эхэлдэг. Цагдаа нар машиныг нь онгойлгоод үзэхэд тэнд бол маш аимшигтай өмхий үнэр үнэртэж байсан. Гэхдээ машин дотор хоосон юу ч байгаагүй. Харин ачааны хэсгийг нь онгойлгоход тэр дотор цогцос байсан. Тэгээ энэ цогц болохоор эхнэр Лив Ананы цогцос байсан. Тэр эрэгтэй хүний ногоон унтлагын өмд өмссөн, дээрээс нь хар хүрэм нөмөрсөн байдалтай байсан нь гэртээ амиа алдсан байх нөхцөл байдлыг харуулж байсан. Гэхдээ хамгийн аимшигтай нь түүний хүзүүг тод шар өнгийн зангай шиг зүйлээр чанга боож боомлсон. Тэрийг ол тэр чигтний орхичихсан байсан. Түүнээс гадна хажууд нь улаан өнгийн дотор хувцас байсан. Шинжилгээгээр Лив Ананыг нас барсны дараа машины ачаанд хийсэн гэж таамагласан. Задлан шинжилгээгээр үхлийн шалтгаан нь шар зангаагаар боомлогдсон болох нь тогтоогдсон. Бэлгийн хүчирхийллийн тодорхой улмөр бол илрээгүй. Гэсэн ч олон нийтэд нүдэнд тусгаар ил байсан хувцас эд зүйлс дээрээс нь 3 өөр эрэгтэй хүний ДНХ маш бага хэмжээгээр илэрсэн. Тэдгээрийн зөвхөн нэг нь нөхөр Найнаны ДНХ-тэй таарсан. Мөн хүзүүгээр нь боосон шар зангайн дээр мөн нөхрийнхэн ДНХ байгааг нь цагдаа нар илрүүлж чадсан. Нөхрөөс гадна 2 эрийн ДНХ яагаад эхнэрийнх нь хувцсан дээр байсан бэ? Үүнийг яаж тайлбарлах вэ гэдэг бол маш бодлоонтой байсан. Гэхдээ хамгийн гол с ижигтэн нь бол нөхөр нь хэвээр үлдсэн. Яагаад гэвэл тэр хүүхдээ хаяад зүгтсэн хүн учраас. Ингээд баримтуудыг нэгтгээд мөрдөн байцаагчид Найнаныг эхнэрээ алчгаад охиноо орхиод оргосон байх магадлалтай юм байна гэж үзсэн. Хэрэг нийтэд ил молмогц Шинэ Зеланд дахь хятадын нийгэмлэг дотор ихээхэн шууг андагдсан. Найнан гэж бидний мэддэг тэр хүн мөн үү, тэр чинь маш нэр хүндтэй хүн штэ гэж хүмүүс бол маш их итгэж ядцгааж исэн. Түүний бэлтгэлийн заавал үргэлж шавнараар дүүрэн бүр улс төрчид ч ирж бэлтгэл хийдэг гэх яриа байдаг байсан. Тэгэхээр ийм нэр хүндтэй байсан хүн ийм хэрэг хийн гэдэг нь бол хүмүүсийг маш их гайхтруулсан. Гэвч дэлгэрэнгүй мэдээлэл тодрох тусам өөр үнэнүүд ил гарч ирсэн. Үнэхээр тэр залуудаа Шаолин сүмд бэлтгэл хийж байсан нь бол үнэн байсан. Гэхдээ өөрийгөө их мастер гэж өргөмжилсөн нь хэтрүүлэг байсан. Тэр өөрийгөө шинжилсэн тайчи маягийн зүйл заадаг гэж ярьдаг байсан ч мэрэгжлийн хүмүүсийн нүдээр бол хөдөлгөөн нь муу, арга барил нь бүдүүлэг, болох гэж үнэлэгддэг байсан байгаа. Бүр хятадд байхдаа шавнар нь хүртэл энэ хүн нэг л сонин гэж сэжиглэж байсан. Албан ёсны тулаан багштайгаа хийх гэхээр шавн байж яагаад багштайгаа тулдах гээд байгаа юм бэ гэд янз бүрийн шалтак хэлээд ерөөсөө шавнартайгаа бол ерөөсөө тулалдаж байгааг байгаа. Түүнчлэн нэг эмэгтэй шавтай холбоотой бэлгийн зохисгүй үйлдэлийн дуйлаан гарч хөшүүд нь уурлаж түүнийг хайж очиод нүүр тулан маргаж бүр түүнийг зодож нүдсэн хэрэг гарч исэн.
Эцэст нь сургуулийнх нь үйл ажиллагаа үүнээс болж хаагдаж тэр орчноос тэр хавьдаа нүрээ хийх газаргүй болсон маа. Тэгээ ийм учраас тэр ер нь бол гадагшаа явж амьдрах хэрэгтэй байна гэд эцсийн нүүрэндээ гадагшаа явахар шийдсэн байсан. Тухайн үеийн нөхцөл байдлыг бодоход бол дэлхийд даяар Брюс Ли, Жеки Чан нарын нөлөөгөөр Азийн тулааны урлаг бол барууныхны сонирхлыг нэлээд татаж эхэлсэн цаг байсан. Найнын ч гэсэн энийг бол боломж гэж олж хараад Оклендд сууршихыг зориуд төлөвлөн тэнд хятадын цагаач олон байсан ч гэсэн тулааны урлагийн сургууль нээсэн хүн ерөөсөө байгаагүй гэдгийг анзаараад тэгээд тэнд ол тулааны урлагийн сургуулиа нээгээд амьдарч эхэлсэн. Эхний жилүүдэд бол үнэхээр амжилттай явж мөн нэр хүндийг бол зэрэг олж байсан. Хугацаа өнгөрөх тусам хүмүүс түүний чадвар тийм ч өндөр биш гэдгийг олж мэдэж эхэлцгээн сургуулийнх нь нэр хүнд буурах яг тэр үедээ зэрэгцээд Лю Анантай танилцсан байгаа. Лю Анан болохоор оюутан том өрөөдөлтэй Шинэ Зеландд ирсэн ч бодит байдал дээр зуучлагчдад мэхлүүлж их сургуульд биш зүгээр хэлний сургуульд бүртгэгдсэн. Хэлний сургуульд сурах гэж ирсэн оюутан байсан. Дээрээс нь муу түрээслэгч эзэнтэй таарч гэрээсээ хөөгд хэрсэлд орсон. Харин Шинэ Зеландын цагаачлалын дүрэнд болохоор гадаад оюутан тогтвортой оршин суух хаягтай байх ёстой. Хэрвээ тэр баримтанд дутах юм бол визэн цуцлагдаж албатан Шинэ Зеландаас гаргагдах тийм эрсдэлтэй улс байсан. Лю Ананы энэ асуудал маш ноцтой байсан. Тэр яаралтай тогтвортой байраа зохицуулж цагаачлалын байгууллагад мэдээлэхгүй бол Шинэ Зеландаас ер нь бол хөөгдөх тийм магадлал эрсдэлтэй байсан байгаа. Тэгээ яг тэр үед болохоор Nine нь түүнд гараа сунгаж гэртээ үн төлбөргүй байлгах саналыг тавьсан. Лю Ананы хувьд залуу үзэсгэлэнтэй бүсгүй байсан. Тэгээ түүнд бол Nine нь татагдаж түүнээс гадны визийн асуудлыг ашиглан би визтэй хүн чамд туслана гэх мэтчлэнгээр гэртээ байлган тэгээ энэ байдал нь бол бүр улмаар гэрлэлт рүү явж эхэлсэн. Үүнийг нь анхандаа Лю Анан мдээгүй Nine-ыг зүгээр л маш сайхан сэтгэлтэй хүн гэж бодож байсан. Тэгтэл удалгүй бол Nine-ын түүнд гэрлэх санал тавьсан. Тэр хоёрын насны зөрүү 25 жил байсан. Тэр мэдээж бол өөрөөсөө ах юм өөрийнхөө аав шиг хүн гэж бодсон ч гэсэндээ визний дарамт ирээдүйн тодорхойгүй байдал дээрээс нь Nine-нд байр машин өөрийн гэсэн бизнес зэрэг санхүүгийн тогтвортой байдал байсан болохоор магадгүй энийг нь боломж гэж харсан ч байж магадгүй нухацтай бодсныхоо эцэст түүнтэй гэрлэхийг зөвшөөрсөн. Гэхдээ энэ сонголт нь бол ирээдүйд ямар эмгэнэл авчрахыг тэр үед төсөөлөөгүй байсан нь бол мэдээж ойлгомжтой. Nine-ны хувьд залуу их нэртэй болчих юм бол бүх зүйл нь сайхан болно гэж ботсон боловч цаг хугацаа өнгөрөх тусам тэр өөртөө нэг төрлийн өөрийгөө дорд үзэх мэдрэмж, атаархах мэдрэмжийг авч эхэлсэн. Гадагшаа их нэртэйгээ хамт гарахаар залуучууд царайлаг их нэрийг нь тойрон түүнээс янз бүрийн зүйл асуух ч юм уу олон залуучуудын харцыг татаж эхэлсэн. Харин Nine-ны хувьд бол үүнд нь дургуйцэж уулзалтаас ирээд их нэртэй гомдлож хэдэн өдөр дуугүй байх зэрэг авир гаргадаг байсан. Гэрэлснээсээ хойш Nine нь бол эхнэрээсээ байнга хүү нэгдэг байсан. Харин тэр хоёр гэрлээд уудалгүй тэд охинтой болсон. Тэгтэл Nine нь бол шууд л уурлаж бүх бурууг эхнэртэй тохолж эхэлсэн. Бүр төрсөн охин чинь надтай адилхан биш вэ? Надаас царай муутай байна. Чи өөр хүнээс хүүхэдтэй болсон юм шүү. Намайг хуурсан юм шүү гэх мэтчлэн эхнэрээ бол бүр маш аимшигтайгаар хардаж эхэлсэн. Эхнэр нь бол энэ байдалд нь цочирдож тэгвэл хоёлаа эцэг тогтоох шинжилгээ хийлгий гэж хэлэхэд Nine нь түүний нүр рүү алгадаж ийм ичгүүргүй саналыг яаж надад тавьж байна гэж бүр ойрлж исэн тохиолдол гарч исэн. Энийг нь бол хөршүүд нь харж исэн гэдгээс сүлд гэрчээсэн. Ингээд доромж үг бие махбодын хүчирхийлэл болж сүлдээ хуурсан. Ээжигээ зодуулах үед охин харж уйлж ээжигээ өмөрч уйлахад Nine нь чимээгүй гэж хашгирч гараараа амийг нь хүртэл бүр тагладаг байсан байгаа. Лю Айн нь бол ингэж амьдрах боломжгүй би чамайг цагдаад хэлнэ гэж шийдэх бүрт Nine нь уучлалт гуйж дахин хизээч чамайг өвтгөхгүй гэж амладаг байсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй олон тохиолдол гардаг шиг. Тэгээ энэ мөчид бол хохирогч нөхрийгөө өрөвдөж дахин итгэх гэж оролддог байсан. Тэгээ энэ байдал бол маш олон удаа давтагдсан. Хэдийгээр нөхрийгөө байн уучилж байсан ч гэсэндээ нөхөр нь хөө төрүүлэх гэсэн хүсэлдээ бүхнээ зориулж охиноо чихнэрээч хүн гэж үзэхэ бэлдэг. Лю Анан эцэст нь нөхрийгөө сайн хүн биш гэдгийг ойлгож нөхрөөсөө нууцаар жирэмсэлтээс хамгаалах юм ууж эхэлдэг. Гэтэл Nine нь үүнийг нь мэдэн уур хилнэн дийлдэхээ болж түүнийг аимшигтайгаар зодож хавиргаыг нь хугалсан. Дээрээс нь галтгооны хутга авч ална гэж зан хийсэн. Эцэст
нь Лиуан нь гэр бүлийн хүчирхийлэл гэж цагдаад мэдэгдэн цагдаа нар Найнаныг авч явах үед тэр эхнэр лүүгээ хятадаар хараал урсгаж буцаж ирэхээрээ чамайг ална гэж сүрдүүлсэн. Тэгээ шүүхээс болохоор Найнанд 1 жилийн хорих ялыг өгөөд шоронд оруулсан. Энэ хугацаанд бол эхнэр нь салалтанд бэлдэж охиноо дагуулan өөр газар руу нүүсэн, гэвч 1 жилийн дараа нөхөр нь суллагдаад хаана байгааг нь олчихгүй гэсэн айдас түүнийг байнга дагаж байсан. Үнэхээр Найнан суллагдангуудаа эхнэрийнхээ хаана байгааг олохын тулд бүх аргаа хэрэглэж эхэлсэн. Тэр бүр сүх барьсан байдалтай ирж хаалгыг нь эвдэн орж үүмээ самуунч тэгтээжсэн. Ингээд эхнэр охин хоёр нь бол амь насандаа аюултай гэж бодон маш их айж исэн. Гэвч хэсэг хугацааны дараа Найнаны уур нь гарсан юм шиг дүр үзүүлэн уучлаарай, би чамайг ойлгосон, би чамайг гомдоож байгаадаа маш их харамсаж байна. Дахиж хизээч чамайг гэмтээхгүй гэж амласан. Гадаад оронд ганцаараа хэлний чадвар муу, ажил олох хэцүү, охиноо ганцаараа өсгөнө гэдэг нь Лиуананы үнэхээр амаргүй ирээдүйн бүрхэг харагдаж байсан. Ингээд эцэст нь тэр бууж өгөн дахин нөхрийнхөө гэрт очсон. Гэвч удалгүй Лиуананы цогцос машины ачаанаас холдсон нь энэ байгаа. Харин үүний дараа Найнан охиноо Австралид орхиод өөрөө гадаад руу цогтож бүхнээс мултрахыг оролцсон ч энэ бүх зүйл нь бол ил болсон. Ингээд цагдаа нар нөхцөл байдлыг бүрэн мэдэж авсныхаа дараа Найнаныг хүүхэд хайсан болон хүн амны хэрэгээр баривчлах захирамж гаргасан. Гэвч тэр аль хэдийн хил даваад зүгтчихсан байсан болохоор дотоодосоо олдох боломжгүй байсан. Тиймээс Интерпол Лос Анжелесын цагдаа зэргээр дамжуулан олон улсаас тусламж хүссэн бөгөөд Америкийн нэгдсэн улсын мөрдөх байгууллагууд хүртэл оролцож түүнийг заавал барих том эрэл хайгуулаа эхэлсэн. Удалгүй энэ хэрэг Америкийн алдарт America's Most Wanted нэвтрүүлгээр хүртэл гарч түүний царай Америкийн нэгдсэн улс даяар цацагдсан. Энэ арга нь үр дүнгээ өгч олон хүн түүнийг харсан үзсэн гэсэн мэдээлэл өгч хэлсэн. Цагдаа нар мэдээлэл бүрийг шалган түүний мөрийг хөөж байгаад Найнаныг бараг 1 жил оргон зайлсныхан дараа түүнийг олж авч чадсан. Америкийн нэгдсэн улсын Жоржиа мужийн нэгэн хятад ресторанд халдсан толгойтой, махлагдуу биетэй, хурц царайтай нэг эрэгтэй байна. Ажилтан захиалга авах зуураа харц тулгартал нэг л танил мэдрэмж төрөөд энэ хүнийг би хаа нэгтээ харсан юм байна гэж бодож байгаад хэвлэл мэдээлэлээр хайж байгаа гэмт хэрэгтэй мөн байна гэж дотроо бодсон. Ингээд ажилтан сандарсан ч гэсэндээ тайван байхыг хичээж бусад ажилтнуудаа дуудаж тусламж аваад нийтдээ хит хитэн хүн нийлж Найнаныг дарж унгаагаад цагдаа гэртэл барьж тогтоосон. Найнаныг хүчтэй эсэргүүцсэн ч нэг нь хөлийг нь нөгөөг нь гарыг нь нөгөөх нь бүслэгийг нь ч юм уу тийм байдлаар цагдаа гэртэл тэр ажилчид бол түүнийг маш сайн тогтоож барьж байсан. Ингээд удалгүй цагдаа нар ирж түүнийг баривчилсан. Тухайн үед бол Найнан та нар буруу хүн бариад байна. Би та нарын хайж байгаа хүн чинь биш гэж эсэргүүцэж зүтгэжсэн боловч түүний хувцсыг нэгжихэд Шинэ Зеландын жолооны үлгэн гарч ирсэн. Жолооны үлгэн дээр бол түүний нэр нь хэвээрсэн. Ингэснээр энэ алуурчны орголт төгсгөл болж чадсан. За шийдвэр гаргах шүүх хурал болохоор 2 жилийн дараа болсон. Найнан бол шүүх хурал хүртэл өөрийгөө буруугүй гэж зүтгэсээр л исэн. Тэр өөрийгөө өмгөөлөхдөө эхнэрээ садар самуун явдалтай эмэгтэй байсан гэж гүтгэн болзооны сайтуудаар олон эрэгтэйчүүдтэй уулздаг байсан. Олон хүмүүстэй харилцаа үүсгдэг байсан. Тэдгээр эрчүүдийнх нь нэг нь түүнийг алсан байх гэж ярьж исэн. Үүний нотлогоо болгож эхнэрийнхээ хувцас, дотор хувцас, зангиан дээр илэрсэн бусад эрэгтэйчүүдийн ДНХ-г бол гаргаж ирж исэн. Мөн тэр бүхэл эхнэр нь бэлгийн харилцааны үед боогдох маягийн тийм зүйл дуртай байсан. Өөрөөр хэлбэл өвдөлтөөр таашаал авдаг байсан. Тэгэхээр тэр өдөрч гэсэндээ өөр эрэгтэй хүнтэй харилцаанд орж байгаад зангаагаар өөрийгөө боолгуулж амнасаа алдсан ч байх магадлалтай гэж эхнэрээ бол маш аимшигтайгаар гүтгэж эхэлсэн. За хэдийгээр тэр ингэж өөрийгөө өмгөөлж байгаа ч гэсэндээ тэр үнэхээр буруугүй юм бол яагаад гинэт Австрали руу явж хүүхдээ тэнд орхиод өөрөө зүгтсэн юм бэ гэсэн асуулт бол мэдээж гарч ирсэн. Тэгээ үүнд нь Найнан хариулахдаа би ч гэсэн маш хэцүү байсан. Гэхдээ гэр бүл аль хэдийн хүрсэн болохоор охиноо Австралид үлдээвэл хүүхдийн халамж нь тэнд арай илүү сайн гэж бодоод би Австралид аваачиж хүүхдээ үлдээсэн юм а гэх мэт тиймэрхүү тайлбарыг өгч исэн. Прокурорууд хатуу асуултууд тавьж эхэлсэн. Талигачийн дотор хувцас дээр илэрсэн өөр эрэгтэйчүүдийн ДНХ нь маш бага хэмжээтэй байсан болохоор үүнийг бэлгийн харилцааны баталгаа гэж үзэх үндэслэл байхгүй. Боломжит тайлбар бол нийтийн угаалгын машин дотор энэ хувцсыг угаах юм бол өөр хүмүүсийн ДНХ маш бага хэмжээгээр наалдах магадлалтай байдаг. Тэгээд энэнийг бол ашигласан байна гэж үзэжсэн.
Мөн прокурорууд гэр бүлийн хүчирхийллийн олон жилийн баримтуудыг нь гаргаж ирсэн. Найн нь охин төрснөөсөө хойш эхнэрээ олон удаа зодож, зандал хийлж, хүчирхийлж байсан нь ч нотлогдсон. Ингэснээр түүнийг хүн алах хүчтэй шалтгаан байсныг нь олж тогтоосон. Мөн охиноо орхисон нь ч орголтоо хөнгөвчлөгийн тулд хийсэн үйлдэлээ гэж түүнийг бол буруутгаж ийсэн. Найн нэлтээ би маш их шаналсан гэж хэлсэн ч бодит байдал дээр Лос Анжелесын нисэх буудлын камерт бичигдсэн түүний нүүр царайнд бол айдас биш харин тайвширсан бүх хэцүү зүйлсээс салчглаа гэж байгаа юм шиг баяртай тийм дүр төрхүүд харагдсан. Өчигдөрхөн Австралийн онгоцны буудлын дээр охиноо хайчгаад гадаад улс руу зугтсан хүний нүүрэнд байж болохооргүй тийм баяртай царай байсан. Энэ бол прокуроруудын хувьд маш чухал баримт болсон. Шүүх хурал олон 7 хоног үргэлжилж эцэст нь тангарагтны бүрэлдэхүүн бүхэлдээ түүнийг буруутай гэдэг дээр санал нийлсэн. Шүүх түүнийг бүх насаар нь хорих ял оноож тодорхой хугацаа өнгөртөл тэнсэн суллах боломжгүй гэж шийдвэрлсэн. Гэвч Найн нь бол давж заалдахдаа өмгөөлөгчд өөр нэг маргаан гаргасан. Тэд тангарагтны бүрэлдэхүүн шудраг байгаагүй гэж үзсэн бөгөөд учир нь тангарагтны бүх гишүүд эмэгтэй байсан. Энэ хэрэг гэр бүлийн хүчирхийлэл, хайр дурлалын гэмт хэрэг учраас эмэгтэй хүмүүс сэтгэл хөдлөлөөр хандж байна гэж үзэжсэн. Гэвч түүний ярьж байгаа энэ зүйл бол шүүхтээр няцаагдсан. Шоронд 7 жил Найн суусныхаа дараа бол гинт байр сууриа өөрчлөн би эхнэрээ хардснаасаа болоод амь насын хүнөөсөн юм а гэдгээ бол хүлээн зөвшөөрч эхэлсэн. Тэгээ энэ дээр нь бол хүмүүс маш их гайхсан. Яагаад ийм олон жилийн дараа гинт хэрэгээ хүлээж байгаа юм болоо, гимшиж байгаа юм болов гэж гайхаж исэн. Гэвч мэрэгчлэтнүүдийн тайлбар бол өөр байсан. Тэдний үзэж байгаагаар Найн нь удахгүй болох тэнсэн суллах хилцүүлэхийн өмнө урдчлан гимссэн дүр бүтээх гэж зориуд ийм алхам хийж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ бол түүний тооцоолсон жүжиглэл гимшил бол огт бишээ гэж үзэжсэн. Ирэх баригчид түүний тэнсэн суллах хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд түүний ял нь хിവэр үргэлжлэхээр шийдвэрийг гаргасан. За тэгээд энэ эмгэнэлт хэргийн төгсгөлд бол хамгийн өрөвдмөр хүн бол Pumpkin хочтой тэр бяцхан охин байгаа. Ганцхан өдрийн дотор тэр ээжигээ алдаж аавдаа хаягдсан. Хэргийн дараа охиныг Австрали, Шинэ Зеландын олон асрамжийн газар, хамгааллын газрууд авч асарсан боловч хэсэг хугацаанд ийш тийшээ нилээн шилжиж явж байгаад эцэст нь эмээгийнхээ хамт Хятадд амьдарч эхэлсэн. 3 настай хүүхдэд энэ бүхэн ямар харгас, ямар төсвөрлөшгүй байсан нь бол ойлгомжтой. Хүмүүс түүнийг гэр бүл нь сайн өсгөж ад жаргалтай амьдраасай гэж хүсцгээж байсан. Сүүлийн үеийн мэдээллээр охин өнгөрснийг даван туулж маш инэрэмгүй дулаан сэтгэлтэй охин болж өссөн гэсэн мэдээллээс одоо 25 орчим настай хандив цуглуулж ядуу өвчтөө хүүхдүүдэд туслахын төлөө идэвхтэй сайн дурын ажил хийдэг охин болсон гэсэн мэдээллээс. Тэгэд энэ аимшигтай түүхийн бол хамгийн гэрэл гэгээтэй мэдээ нь охин нь амьдралаа зөв замаар үргэлжлүүлж чадсан нь бол хамгийн сайхан мэдээ байсан. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ түрээд өндөрлж гин. Тэгээ та бүхэн энэ хэрэг дээрээс бас өөрт төрж байгаа сэтгэгдэл би биэндээ анхааруулж сануулгахыг хүсэж байгаа зүйлсээ комент хэсэгт бичиж би бинтийгээ хуваалцаарай. За тэгээ сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Бүгдээрээ удахгүй дараагийнхаа дугаараар эргээд уулзцгаая.